За энэ өдрийн мэндийг нэг сонсогч нартай хүргэж байна. Тэгэхээр өнөөдрийн дугаарт бид та бүхэндээ энэ 7 хоногт гарсан нэгэн сонирхолтой мэдээллийн талаар хүргэе гэж бодлоо. За өнгөрөх 7 хоногт бол дэлхийн баг ихэнх томоохон хэвлэл мэдээллүүд болон сайтуудаар Израилийн сансрын аюулгүй байдлын дарга байсан одоо л тэтгэвртэй гарсан Хаим Ишэд гэгч бол нэгэн мэдээлэл хийсэн байгаа. За тэгээд тэрхүү мэдээлэлтэй бол тэрээр ярихдаа Америкийн нэгдсэн улс болон Израилийн цэргийн хүчнийхэн болон засгийн газар галактикийн холбооны хариг аргийнхантай бол хамтарч ажиллаж байгаа гэсэн тийм нэгэн сонирхолтой мэдээллийг бол өгсөн байгаа. За тэгээд энэ Хаим Ишэд гэгч хүн бол өөрөө бол Израилийн Батлан хамгаалах яамын сансрын аюулгүй байдлыг хариуцсан юм том дарга байсан хүн. Тэгэд тэрээр цааш ярихдаа бол галактикийн холбоотой бол маш удаан юм холбоотой байгаа. Тэдэнтэй бол хамтарч ажиллаж байгаа. Гэхдээ энэхүү галактикийн холбоо бол өөрсдөө дэлхийн хүмүүст байгаа гэдгийг одоохондоо бол зарлах хэрэггүй гэж энэ хоёр улсын засгийн газруудад бол хэлсэн гэж байгаа юм. Учир нь болохоор хүмүүс одоохондоо бол тэдэнтэй ингэж уулзаж нүүр тулахд бол бэлэн биш байгаа. Хөгжлийнхэн төвшин арай хүрэх болоогүй. Хүн төрөлхтнийг магадгүй 100 жилийн дараа яг хариг аргийнхны хүлээж авах төвшөнд хүрснийхэн дараа тэд бол холбоо тогтоож өөрсдөө ингэж илчлэх байдлаар гарч ирнэ. Дараа нь албан ёсоор ингэж хүн төрөлхтөнтэй бол хамтарна гэдгийг бол ярьсан байгаа юм. Тэгээд энэ галактикийн холбоо бол хүмүүст ингэж өөрсдөө улам ингэж таниулж мэдгэдгийн тулд бол өдөр болго ингэж олноороо харагдах ч юм уу эсвэл орой ингэж гэрэлтэй байдлаар тэнгэрт нисэж байгаагаар өөрсдөө ингэж баг багаар хүмүүс тасгаснаар яг 100 жилийн дараа гэхэд бол хүмүүс нисдэг тавгийг баг энгийн төвшөнд хүлээж авах. Тэднийг яг ингэж бүрэн хүлээн зөвшөөрсний дараа бол холбоо тогтоох болно гэдгийг энэхүү Израилийн сансрын хамгааллын дарга хэвлэл мэдээлэлд бол хэлсэн байгаа юм. За тэгээд энэхүү галактикийн холбоо гэх чинь чухам хэм бэ гэд цааш нь жоохон судлаад үзэхээр тэдэнтэй холбоотой мэдээлэл анх 1977 онд хүмүүст ил болж байсан. За тэд анх яаж өөрсдөө хүмүүст анх ил болгосон бэ гэхлээр 1977 оны 11 сард Английн нэгэн сувгаар маш тийм нэг сонин нууцлаг шугам гинт дундаас нь ингэж тасалж орж ирсэн. Тэр үед яг тухайн сувгаар бол мэдээний хөтөлбөр явж байсан. Гэтэл гинт ингээд дундаас нь өөр шугам нэвтэрж орж ирээд маш тийм сонин хоолойгоор өөрсдөө ингээд бид бол галактикийн холбооныхан байна. Хүн төрөлхтөнтэй мэдчилж байна гэсэн тийм дуу аваа бол гинт ингэж дундаас нь тасарж орж ирсэн. За тэгээд тэрхүү маш сонин өнгө аясаар ирж байсан хүн бол өөрсдөө бол галактикийн холбооныхан байна. Дэлхийн хүн төрөлхтөнтэй ингээд мэдчилж байна. Та нар одоо бидний дуу хоолойг сонсч байна гэсэн тийм гэсэн үгийг хэлсний дараа араас нь тийм маш сонин мессежийг бол хүмүүст хүргэсэн байгаа юм. Тэгэхээр одоо тэрхүү 1977 онд болсон үйл явдлыг бол бид та бүхэнд үзүүлэх гэж байна. Тэгээд бас нэгэн сонирхолтой зүйлийг хэлэхэд бол тухайн 1977 онд ингэж телевизэн шугамаар нэвтрэх ямар ч тийм боломжгүй байсан. Учир нь бол тухайн үед бол технологи тэгж сайн хөгжөөгүй. Одооны үеийн шиг тэгж хакердах гэсэн тийм ойлголт бол байгаагүй байсан. За тэгээд энэхүү сонин дуу хоолой 7 минут орчим ингэж сонин зүйлийн талаар ярьсны дараа бол тухайн сувг бол буцаж хэвийн байдалтай орж хөтөлбөрүүдэд цааш нь гаргасан. Тэгээд удалгүй тухайн телевиз бол мэдээлэл хийсэн байгаа юм. Тухайн мэдээлэлд бол ярихдаа телевизэн шугам руу гинт ингэж өөр сонин шугам орж ирээд тасалдсан явдалд бол уучлал хүсэж байна гэсэн тийм зүйлийг бол нэвтрүүлгийн хөтлөгч нь ярьсан. Тэгээд 50 жил өнгөрөхөд бол энэхүү нууц шугамаар нэвтэрсэн эзнийг бол тэд олж чадаагүй. Хэн ийм зохион байгуулсан, яаж ингэж нэвтэрснийг одоо хүртэл учир нь бол олоогүй байгаа. Тэгээд тэрхүү дуу хоолойг сонсоход бол жирийн хүний тийм ярьж байгаа хоолой шиг бол огт биш. Нэг тийм тайлбарлал одоо робот шигч гэх юм уу? Эсвэл тийм маш тийм гүн, баригл тийм хоолойгоор ярьж байсан. За ингээд одоо хэдүүлээ яг 1977 онд болсон яг тухайн үеийн архивын бичлэгийг дахин хамтдаа үздэцгээе. Галактикийн холбоо яг чухам хүн төрөлхтөнд ямар мессежийг үлдээснийг харцгаая.
The Rhodesian nationalist leader, Bishop Abel Muzorewa, has accepted Mr. Smith's offer to negotiate an internal settlement based on one man, one vote. But, he says, there are conditions. These include stopping the execution of all captured prisoners of war. In Australia, Mr. Kerry Packard's cricketers are still this feels like a decision. This is the voice of Umar, representative of the Ashtar Galactic Command, speaking to you. For many years you have seen us as knights and servants. We speak to you now to send us as we have done to your brothers and sisters all over this, your planet Earth. We come to know the destiny of your race and your world so that you may communicate to your fellow beings the course you must take to avoid the disaster which threatens your world and the beings on other worlds around you. This is in order that you may share in great awakening as the planet passes into a new age of Aquarius. The new age will be a time of great peace and evolution in our race, but only your rulers are made aware of the forces that can overshadow their judgments. Be still now, and listen, for your chance may not come again. All your weapons of evil must be removed. The time for conflict is now past, and the race of which you are a part may proceed to the higher stages of its evolution if you show yourselves worthy to do this. You have but a short time to learn to live together in peace and goodwill. Small groups all over the planet are learning this, and exist to pass on the light of the dawning new age to you all. You are free to accept the protection of this one. Many go as wide as this. Then they run out. Spiritual evolution. Here now, the voice of Rilon, representative of the Ashtar Galactic Command, speaking to you. Be aware also that there are many false prophets and guides at present operating on your world. They will suck your energy from you, the energy you call money, and will put it to evil ends, giving you worthless dross in return. But your divine self will protect you from this. You must learn to be sensitive to the voice within that can tell you what is true and what is learn to listen to the voice of truth which is within you. It's such a Lead yourself. This is our message. really appreciate that we can't I insist so delicious, full of only really choice ingredients. I can Cats have 9 lives. have no fear. Keep on to know yourself and discover with the ways of your planet Earth. We the Ashtar Galactic Command thank you for your attention. We are now leaving the planes of your existence. May you be blessed by the supreme love and truth of the Use your imagination.